За бүгдээрээ дүүр талаарт программыг хэрхэн дотоод суулгах хэрэглэх талаар үзцгээе. За гарч ирсэн хэсгээс download гэсэн хэсэг дээр дарна. Үзүүл дээр дарахгүй шүү. За ингээд зүүн доод болонд татагдчихж байгаа үйл харагдана. Нэг уншиж дуусгаар. За тухайн файл татагдсан хавцанд орно. Авчна. За тухайн програмтай холбоотой зүйлсийг интернет болон YouTube-ээр хайх боломжтой өргөн ашиглагддаг програм байгаа. Төрөл бүрийн код, бичиг төрөл бүрийн зураг зурах боломжтой. За шувуу алгоритм гэсэн хичээлийг үзээд ямар боломжууд байдаг талаар нэмэлтээр судлаарай. За татагтаад дууссан байна. За тухайн хавцарлага орлоо энд суусан байна тийм үү? За програм дээрээ хоёр тараад орно. Run command-ыг сонголоо. За эндээс next дараад явна. За хаана цуглах хэсэг нь гарчиж байна. За уншаад дууссан мэдээжийн хэрэг төрүүлээ. За тухайн програмыг хэрэглэгч өөр хаана суухыг нь зааж өгөх боломжтой. За өмнөх хичээлээр өнгөний кодыг буюу шугам алгоритм хичээлээр өнгөний кодыг өгсөн байгаа. Агаар өнгө солих, харандааны өргөн өөрчлөлт мэт командуудыг өөрсдөө тушаад үзээрэй. YouTube болон интернетэд зураг зурах код, төрөл бүрийн хөдөлгөөн хийх кодууд маш илбэг байдаг байгаа. За суугаад дууссан байна. Close дараад хаагараа. За маргааш буюу 12 сарын 14-нд дахин шинэ хичээл оруулах. Шинэ хичээлээ үзээрэй. Шинэ хичээлээр салаас алгоритм түүнийг ашиглах гэсэн сэдв үзэх байгаа. За програм маань уншаад дуусч байна. За өмнөх хичээлдээ бид нэр яг харагдах байдлын талаар үзсэн тийм үү? За тэгвэл өнөөдрийн хичээлдээ дахин сэргээ санаад ямар зүйлсүүд байсан, ямар хэсгүүд байсныг харцгаая. За энэ даалгавруудаа ажиллагаа ойлгосон тийм үү? За програм маань ажиллаж байна. За энэ үндсэн хэсэг гэж харагдана. За нөгөө хэсэг бол үндсэн командууд. За тэгээд миний блог хэсгүүд байна. За бүгдийг нэг за уршаа зугаалах. За энэ тохиураар тухайн блог дээр дарснаар ажиллах. За баллууны зураг тухайн үйлдийг өсгөн. Тэр блог нэр X тэмдэглэе бол тухайн блог их зүгээрнэ. За тухайн блогуудыг өсрөх боломжтой. За дан дангаар нь ажиллах боломжтой. Хэрвээ хэрэглэхгүй бол буцаагаад байранд тавьчих гадалтай гэсэн. За ингээд бусад командуудыг туршиж үзээрэй.